За хэрвээ томоохон зээл сонирхож байгаа юм бол Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй зээлийн Батлан сангийн зээл жилийн 8.8-аас 12.34 хүүтэй за 6 жилийн хугацаатаагаар банкуд дээр солгож байгаа. Тэгэхээр хэрвээ та аль банкны харилцагч нь тухайн банкнаас очиод асуух юм боломжтой шүү. Хэрвээ хоршоо авах юм бол зарим аймаг сумдууд дээр бол хоршоо хөгжүүлэх сангийн төслийн зээл зарласан байгаа. Энэ бол хэмжээнд зарим аймаг 50 сая, зарим аймаг 100 сая. За 5 жилийн хугацаатай жилийн 3% хүүтэй эхний 1 жилийн зээлийн төлбөрөө өгөхгүйгээр хүүгээ төлөөд явах боломжтой ийм төслийн зээл бас зарлагдсан байгаа. За мөн зарим аймагуд бас банкудтай хамтраад жижигхэн төлбөрийн зээл бас олгож байгаа. За жишээ нь Орхон аймагт бол 5 жилийн хугацаатай сарын 1% хүүтэй за ингээд банкудтай хамтарсан ийм зээл байгаа. За мөн яг одоогор бол жижиг төлбөрийн сангийн зээл за мөн одоо бусад халамжийн зээл энэ төр бол одоохондоо олгогдоогүй. JICA бол бас нэлээд банкуд дээр хаагдсан байгаа. Тэгэхээр хэрвээ та тухайн одоо банкнаас асуух юм бол бас зарим банкуд дээр үлдэгдэл байсан. За JICA бол бусад зээлүүдтэй харьцуулах юм бол хамгийн хүү багтаа 10 жилийн хугацаатай жилийн 7% хүүтэй эхний 2 жилийн зээлийн төлбөр өгөхгүй зөвхөн хүүгээ төлөөд явах боломжтой 800 сая хүртэл ийм төслийн зээл байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар төслөл бичих юм бол санхүүжилт авах юм боломж бол зөндөө байдаг шүү. За ингээ мэдээлэл сонссонд амжилт хүсье. За